За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Хөвсгөл аймгийн Арвуулга сумын байгаль хамгаалагч Жамин Шаруу огтой цогцлмоо байна. За манай сумын нутаг дэвсгэрийн 27%-ийг нь ой эзэлдэг. Тэгээ энэ 27%-ийн жоохон ойтой талбай маань нийтдээ нэлээд хүдээ ер нь 90% орчим нь хорхоод идэгдсэн. Одоо энэ жишээлх юм бол улаалтын байдалтай энэ бухтын арын мод байна. Тэгээд нэгдүгээр баглаа бол цөөхөн зураанууд байдаг. 4-5 зураа, гизгийн арга, хавцгаатын гол, сүрт гэдэг одоо тэр зураанууд бол бүгд ийм хотон шавьжд идэгдсэн. Хоёрдугаар багийн тэгш айрхан мандал, баруун зүүн мандал бас. За тэгээ бил болог багийн 3-дугаар багийн жарганд хүрдтийн ар чулууц гэдэг ер нь бүх нийтдээ ийм хортон шавьжд идэгдсэн байгаа. За 6-дугаар багт болохоор одоо энэ бухтын ар, товгор, буурлын ар, хөндлөн тэгээд буурлын ар өвөр тэгээд сүмбрийн мод жаргант гэдэг ер нь ёлт ер нь хорхоод идэгдээгүй байхгүй болоод байна. Тийм учраас улсын төсвийн өрөнгөөр манай суманд нэг хортон шавьж устгахын ажлыг яаралтай хийж өгч ингэж оруулж өгнө гэж хүсэл тавих гэж ярьж байгаамаа. Тэгээд манай сумын жоохон ойг хамгаалахад тус нэмрээ оруулж өгөөч гэж хүсэж байна. За тэгээ манай энэ наран цэцэг эгч маань болохоор Тарган нуур 5-дугаар багийн байгалийн нөөцийн хамтын менежмент нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч байгаа. Хөвсгөл аймгийн Арвуулга сумын 5-дугаар багийн гайхамшигт наран нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч Ахмад Наран цэцэг гэдэг хүн байна. Би тэгээ сум орныхаа байгаль хамгаалагч хүсэл тавиад манай нутгийн 6-дугаар баг, 5-дугаар багийн энэ хойд хамгийн Арвуулга сумын одоо модны нөөц гэж байгаа энэ юу маань хорхоо шавьжд их идэгдсэн байна. Ингээд улсын төсөв өсвөр орон нутгийн маань удирдлагуудын хүсэлтийг хүлээж авч хорхоо шавьж устгах хийж өгөхийг иргэн хүнийхээ хувьд хүсэж байна. За тэгээд энэ устгахын ажлыг хийхэд манай иргэд бол хурж ирээд ингээ устгахын ажил хийхэд бид нар ч гэсэн ингээд нөөц бололцоогоор очиод ингээ хамтраад ажиллая гэсэн тийм санал хүсэлт маш их ирж байгаа учраас энэ ч үйл ажиллагаа эхлэнгүүт манай иргэд маань өөрсдөө ирээд ингээ хамтраад ажиллана гэсэн тийм юутай байгаа шүү. Тэгээд та бүхэн манай суманд бас ийм хөрөнгө оруулалт хийгээд хортон шавьжаа устгах дээр бас анхаарал өгөөрэй гэж хүсэх гэсэн юм аа. За баярлалаа.